За би одоо өөрөө нэг наагаад үзээ тий. Тэг. Одоо сая ингээд наагаад болж байгаа юм шин. Та одоо ингээд өөрөө явчих. Би одоо ингээд нэг давж тогч өрөөд. За тэгээ за. За би өөрөө наач насаад. Тэр асуудалгүй. Ердөө л энэ шүү дээ. За хоёр уртыгаа тавиад авсан. Одоо хоёр богныг тавина. Хоёр богныг тавиад авна шүү дээ. Оо энэ чи юу лээ? Энэ хасах. Баха энэ би ч юм чи завгүй. Та тэрийг Өөрөө гэж. ямар мохоо. Зөвөл өөрөө хийсэн юу лээ? Энэ түрүүн таарч ирсэн яа таарах болж юу? Ингээ унаад их юм. Аха заагаад өгөөч. Яас тэгээд байгаа юм. Одоо энэ богино хийхэд байгаа байхгүй юу? Энэ ч юу штэ тааруулаад энэ ногоон дээр дарах штэ. Ногоон дээр дарах. За Энэ ногоон дээр дараад. одоо доош дараад штэ. Аа за. Та одоо энд хэр удаа ажиллаж байна вэ? Би энэ хөдөөрөөс ирээд 3 сар болоод энэ ч 3 сард ажиллаж байна. Ямар муухай бүдүү болоо тийм ээ. Наа нэг бацаад байгаа санагдаад байна. За хэнд наатаа тэгээ ийчдэг. Хүн үү? Одоо болцсон уу? Одоо болно. Одоо би мэдэн ногоон дээр За зөв. За хоёлаа ямарсан цаг маань одоо хаана ч айлын гэрэл төлж явдаг юм бол да. Тэ. За бэлтгэл сургалт сайн уу? Сайн. Одоо орчлог хийгээл. Чи ажил хийгээд мэлсийгээл. ажлаа жоо бил. Ажлынхаа жоо бэлтгэлийгээл. Түгсээ надад авд ирч. Чи таа. Ичлэг байд. За сайн байцгаана та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаарыг Notcom Group-ийн MB Window цонхны үйлдвэрээс хүргэж байна. За сайн байна уу? За ажилч сайн уу? За манай офисынхан ажлаа хийгээ байцгааж байна. За өнөөдрийн дугаар болохоор MB Window цонхны үйлдвэртэй танилцаад мэдээж хэрэг цонх хийж үзнэ. За манай MB Window цонхны үйлдвэр маань бас ажлыг бужигнуулж байна да. За хэдүүлээ. Цонхны үйлдвэрийг орж цонхоо хийцгээе. Явцгаая. За цонхны үйлдвэрийг ороод ирлээ. За манай цонхны үйлдвэр маань одоо хэрхэн цонхоо яаж хийдэг, хэрхэн чанартай цонх яаж хийх вэ гэдэг өнөөдөр бас тэр талаар танилцах болно. За сайн байна уу? Оо сайн байна уу? За цагаан намарч гинөө. Цагаан намарч гинөө. За үйлдвэр бужигнаад лээж гинөө. Оо тий ажил ихтэй. Бужигнаал. Тэр маань одоо ямар хүчин чадалтай ямар үйлдвэр гэдгийг өнөөдөр нэг тайлбарлаж өгөөд тэгээд цаашдаа одоо надад бас цонх хэрхэн яаж хийх талаар бас зааж өгөх байгаа тий. За үйлдвэрийн хэмжээ маань 300 гаруй метр талбай дээр явагдаж байгаа. Хунцрын нийт 10 төхөөрөмж, металлын 4 төхөөрөмж, шилний босоо шугам гэдэг бүх бүрэн автомат төхөөрөмжтэй. Тэгээд ер нь бол нэг өдөрт манайх нэг шилнээс 2 давхар 3 давхраас хамаараад шилэн багц бас 2 онгоц 1 онгоц гэдгээс хамаараад 80-аас 100 м квадрат цонх бүрэн гарах хүчин чадалтай. Оо амар олон цонх гарч байна тий. Энэ жил 3 төсөл хийж байгаа болохоор нөгөө өөр төслүүд дээр хүмүүс маань хуваарлагдсан одоо ажил дүүргээ хийгээд явцгааж байгаа. Зөв. Манай компани одоо энэ 3 төслүүд дээр бүх цонхоо энэ хангацдаг гэсэн үг шүү дээ. Тийм, 3 төслүүд дээр хангана өөр манай нэмэлтээр гарч ирсэн орж ирсэн төслүүд дээр цонхнуудыг маань бид нар үйлдвэрлэв. Хамтран ажиллаа. Зөв. За тэгвэл нэг цонхны юм над зааж өгөх яах вэ та? За тэгээ явцгаая. Би жаадах байгаа. За. Дөрөв талаад наагчгээд цонхыг одоо яг хунцрыг исгээд эсгүүр хийгээд бэлэн болсон юмыг наагаад яг дөрвөлжин квадрат болгодог гэсэн үг. Нэгэн зэрэг наадаг. Манай энэ машин маань. За энэ машин халуун гэсэн үг үстэй тий? Халуун. Энэ гараж маань одоо 250 гараж авч тий. Маш халуун гэсэн үг. Тэгээ энэ чинь өөрөө бүрэн автомат хийгээр ажилладаг учраас одоо маш хүчтэй машин. За. Тэгээ бид нар маань одоо ер нь бол Германы VK брэндээр цонхоо хийдэг. Одоо яг энэ сүлэг ордон маань цонх маань яг VK-гаар хийгдэж байгаа. 80 метраар. 3 давхар шилтэй дулаан шилэн багцтай гэсэн. За тэгвэл нааж үзгөө. Надад нэг удаа ийм хөөрхөн жижигхэн цонх хийж гоё. Жижиг юм шиг томыг хийнэ. Томыг юм аа за. За тий. Мэдээж хэрэг халуун байж та. Тий. Дахиад нэг их уу? Тэгээ. Энэ арай томдохгүй. Болно. Амар том юм. Энэ хаалга байгаа. За одоо энэ юу гэх юм бэ штэ. Жижиг талын за. Жижиг. Алло. Энэ үү? Энэ байна. За энэ нэг нь. За вич наа нэг зөвөр машин нөөрөө наачих юм шүү. Машин нөр нь өөрөө бүр автомат учраас.
ихэнх хэмжээ тавьсан болохоор хэмжээнд өөрөө ороо явчихна гэсэн үг. Гэхдээ би наа би тавья гэх үү. За тэгээд ингэж харуулж ийш үү. За. За. За За ингэ ингэ наалчвал ер нь би наасан гэсэн үг шүү дээ. за ингэ ингэ наалчвал ер нь би наасан гэсэн үг шүү дээ. за одоо энэ дээр ногооны дараа л болоо. Дач уу? Нэр юу? Болоо. Харж байгаа. Дан өө Энэ ногооны. энэ ч нэг юм аа. Тий. Дараа. Яг андарна. Өө хүм. За Ингээд дөрүүлж ирэн да. Ингээд халааж ин тий. Тий. Энэ маань ерөөсө халтсан байгаа. Халтнаа. Одоо тэгж чагаал суулаад авчих уу? Өөрөө одоо минутанд болоод суглаад аваад байгаа гэсэн. Харин тэгч болоо гэж бодоод байсан юм аа. Одоо энэ хэд хэдийн харьцаатай цонхох вэ? Энэ 2060 632 та хаалганы хавц. За миллиметр ярьдээ билээ. Тэг. Миллиметр хаалгах болохгүй л гэсэн. Яг цонхон дээр. За наагаа авсан да. Утаа сая гэж штэ. Халуун Тэг халуун учраас. бас аюулгүй байдал Тий, ер нь бол. сайн хангаж байхгүй болохгүй юм байна. За ингээд Наагацсан уу? Одоо энэ миллиметр халуун байгаа. Тий. Энэ бол одоо ингээд бариад үчихэд таянаараа гэлчий зөөд халуун. Тийм ээ. Одоо энийгээ шууд цэвэрлэгээр оруулдаг гэсэн. Одоо энэ цэвэрлэгээ гэж мэдээж ингэ гусч Тий, гусмал цэвэрлэгээнийх нь машин тэрчээд байлаа байна. За. Тэгэл дараа нь шил сөргөлүүлээд Тий, шил сөрүүлүүлээд дараа цонх уу? дараг чигээл тэгээд бариул бүх юм ингээд цонх гэсэн. Бэлэн болоод байгаа. Өдөр маань. За үйлдвэрлээд байна да. За одоо энийг цэвэрлэн тий. Одоо тэгээд Одоо цэвэрлэн. энийг хусчил цэвэрлэх байгаа. тэгээд. Яваа. Оо бохшгүй. Маш хүнчүү. Энэ булангаар нь уу? За тий, доош нь харуулаад. Олон булангаар хийчтэй юм шиг байна. За яг харахтаа их байж юм шиг. Шууд өөрөө бүр автуулж шууд татаа байна. Шууд уу? Тий. Эмэн цог орлоо шууд татаад аваа явчих тийм ээ. Тэгээд шууд цэвэрлждэг өөрөө. За одоо гусаад авах байх таа. Тэр би өөрөө мэдээд ирсэн юм аа гэж. Одоо юу цоолох юм уу? Өргөн одоо гадна талын ирмэгийг цоо юу яаж өрөмдөж авдаг гэсэн. За ингэ болчихж байгаа. Одоо нөгөө булангийн. Одоо тэр буланга нөгөө талыг хажуудлаа. Оо би баг. Одоо хийхдээ энэ чинь нэс. За. Яг энэ гарч ирээ дэгшин юм. Хоёр талыг. Ой. Зааш хаад дахи болоод энэ. Тэгшээ яг бол шууд Тийм энэ чинь хоёр дээр өөрөө мэдрэгчтэй 2 мэдрэгч яг болоод өөрөө татаа аваа явчихсан. Одоо гусан. Яа. За. За ингээд нөгөө болно одоо дахиад. Авцаа. Ер нь өргөхөд түнд байгаа цонх маань. Цонх маань өргөхөд түнд байна. Тийм ээ. Ер нь мэдээж унтар цонхон дотор нөгөө Унтрын нягтршил өнөртэй байна гэсэн үг тийм нягтршил байна. Тэгээд дотор нөгөө төмөр хийж байгаа учраас төмрийн зузаан бас стандарт бүх юм стандарттай байна гэсэн. Зөв. Манай энэ үйлдвэр цонхнууд маань одоо бус цонхны үйлдвэрүүдээс онцлогоор юу байна? Онцлогоор давуу талаараа юу? Тий. За онцлог давуу тал гэх юм бол манайч өөрөө одоо Германы Века брэнд дээр хийдэг 80 метр гэсэн зузаан. За тэгээд бид нар ч өөрөө лови шил ашигладаг. Лови шил. Лови мишн гэдэг дүрлэгтэй шил байхгүй юу? Одоо тэр маань одоо яг манай Монголд стандартад нормд ороод ирсэн байгаа. Одоо дүрлэх нь нарны эрчим хүчийг гэрлүүг оруулж идэг дулааныг цаагаад гаргадаг гэсэн. Тийм дулаан шилэн багц одоо дулааны хэмнэлттэй шилэн багц үйлдвэрлэж байгаа бид нар. Зөв. Тэр маань маш их давуу тал. Одоо ер нь та ингээд цонх хараад үзэх юм бол цонхны ер нь 80% шил байгаа ч тийм. Тий. 10% гэх юм уу хунцар энд байхад дулаан авдаг маш гардаг зүйл чи өөрөө шил байхгүй. Тэр шилээр маш их дулаан авдаг учраас шилний дулааныг яаж үйлдвэрлэх вэ, хадгалах вэ гэдгийг бид нар одоо давуу тал болгоод шилээрээ явж байгаа гэсэн. Зөв. Туршилтын. Яг харъя. Шил юм болоо. Шил бэлдсэн байна да. Шилээ. Алх нь аваа. Энэ шилийг хагалах алх нь аваа. Энэ шилүү. Алх авах яах вэ? Надаар хагалахгүйсэн юм. Энийг хуваах чинь те. Энийг тасыг л ич те. Алмаацсан байсан юм аа сая. За цонхны
туршилтан дээр ирсэн байна. Одоо юу дурч үзүүлээ? За түрүү хэлжсэн нөгөө манайх юугаараа давуу талтай юм бэ гэдэг. Манайх дулаан шилэн багц. Одоо эрчим хүчний хэмнэлттэй шилээ гэдэг яриад байгаа шүү дээ. Тэр нь одоо манай энэ чи хийцэн байл лови төрөлтэй. Лови мишин төрөлтэй гэсэн үг. Тэр шилийг хийцэн. Одоо энэ тэгэхээр цонхны дулаан алт хүү дурч үзнэ гэсэн үг тийм. Дулаан алт. Тэгэхээр одоо энэ дотор цонхны маань дотор тал байна. Тэгэхээр мэдээж дулаан алт хүүхээр гадаа талаас нь халаагаад үгүй тий. Халааж үдж бол. За тэгээ газ халаагаад үзье. За газ нь. За энэ. газ нь. Шүдэн зүүн үү? Сайн. Газ за. Бурхан минь камер шилдэг. За энийг дотор талаас нь мэдээж дулаан алдах болохоор дотор талаас нь халаагаа гадна талаас нь үзье гараа тавиад чи байж байгаа. За. Одоо жишээ нь ингээд шилбэл цааталтаа ингээд шууд халаад мэдрэх ёстой шүү дээ. Одоо энэ болохоор гарч халж гинөө. Халахгүй наа. Одоо гараа чинь халж. Галаа нэмээд өгнө. Хэсэг натхаа. Оо онтрагч. Хэсэг. За цааш халж гинөө. Халахгүй. Энэ юм 3 давхар шилэн дээр нэг сайн халж мэддэхгүй юм шиг байна. Юу ич? Нэг давхар шилэн дээр халааж үзье тэхүү. За тэгээ. За нэг давхар. Энэ тий. За энийг яаж барих вэ? За би хэлж барьчих. За та барьж би халаа. За тэгээ. Дижээ. Чи дахиад шүү заяа. За тий. За би ловиг хараад. Ловиг нэлтаа гэж. За ингээд алгаа. За нөгөө талч бариад үзье. Үгүй чи халахгүй шүү дээ. Нэг давхар шилэн дээр халахгүй. Энэ бүр яг вакуум суугч 3 шилтэй гарахаар энэ тулаан алт нэг зүйлстэй байхгүй байна оо. Тийм үү тий. Гараа шатаагаад. Яасан ч тийм байхгүй наа. За энэ туршилт маань мэдээж хэрэг амжилттай болчлоо. Одоо гадуур яваад байгаа Hybrid House гэдэг ямар ч дулаангүй барилга яваад байгаа шүү дээ. Дулаангүй. За. Одоо ямар ч дулаан шил Hybrid House гэж гадуур. Тэр чи ямар шилээр хийж байгаа юм бэ гэхээр ер нь энэ шилээр л хийгээд дулаанаа Гадуулаад байгаа. гаш нь нарны энергиэс дулаанаа авч ирэх гэсэн. Гаднаас дулаанаа аваад гадагш нь дулаанаа алдахгүй гэсэн үг шүү дээ. Тэр мэдээж хэрэг ялчгүй давуу талтай юм байна. Тийм. Дулааны юун дээр маш их даваа талтай гэсэн. Дулаан одоо цахилгааны төлбөр ямар их өндөр билээ. Тэр талууд дээр маш их. Одоо ч бас цахилгаан дулааны төлбөр нэмнэ гэдэг шүү. Тийм. Дахиж нэмэлт ч одоо энэ чинь яг ийм Тэгэхээр энэ шилээрээ бас тодорхой эдийн засгтаа бас хэмнэлт тийш дээ. гаргаж болох нэ. Хуучин байгаа цонхон дээр дөрвөлж үрж байна тий. Тийм. За өнөөдрийн дугаар маань Нутгийн группийн MB Window цонхны үйлдвэрээс хүргэлээ. За мэдээж цонх хийж үзлээ. За цонхны бас шилний туршилтыг хийж үзлээ. Бас айгүй таалагдал. За өнөөдөр одоо энэ үйлдвэрт ажилладаг манай дүү. Дүүгийн сэтгэлийг сонсъё. За тэгээд энэ үйлдвэрт ажиллаад 3 сар болж байгаа. Одоо наадхаас болоо шүү дээ. Одоо Түрүү надад хамт ирсэн яриа шүү дээ. энэ дээрсэн тэгээд одоо сайхан юм их юм сурлаа. За баярлалаа. Энэ дугаарт надтай бас хачир болж оролцсонд баярлалаа. Хачир болж оролцсон. За баярлалаа. Энэ дугаар өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Барилгын салбарын шилдэг аж ахуй нэгж Нутгийн буян групп чанарын дээдийг танд